За энэ сайхан өдрийн мэнд та бүхэндээ хүргэе. Та бүхэн намайг аль нэг улсын цэцэрлэгт хүрээлэн, ботаник хүрээлэн, за эсвэл аль нэг улсын ойд явж гин гэж битгий бодороо. Би бол Улаанбаатар хоттой байна. Улаанбаатар хоттой байхдаа Улаанбаатар хотын хот доторх хот болох Мишель Сити дотор явж байна. Өнөөдөр би та бүхэндээ Мишель Ситигийн бүгдийг тайлбарлаж амжихгүй учраас Walking Street хэмээх дэлхийн хот болгонд байдаг ийм гоё гудамжаар хамтдаа аялахыг урьж байна. Ер нь бол дэлхийн 120 гаруй улсаар аялахдаа мэдээ 120 нийслэлд нь очисон гэсэн үг. 120 нийслэлд очиход бол ямар нэгэн байдлаар тэр нийслэлд нэг walking street ч юм уу тийм гудамж бол заавал байдгийн. За энд Микамен энд байна. За юу вэ мэгш? Хасан тавлаг уу? Тавлаг сайн. Ойр дуудаагүй юм байна. Энд ойр дуудсан. За Микамен өнөөдөр намайг орсон walking street дээр хүлээж байгаа гэсэн. Тэгээ Микадагаа уулзлаа. Тэгээд намайг энэгээр одоо нийтдээ хэдэн 10 хэдэн газар байгаа шүү. Энд бол энэ 15 үсний объект байна. За өнөөс нэг 11-ээр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр явж байгаа. Бус нь одоо ингээд караоке. Чи намайг амтхан урьж байгаа шүү гэсэн. Мэдээж одоо дэлхийн 120 гаруй орноор одоо аялаад одоо рампны дээдийг мэдэрсэн хүнд Монголд байгаад бас нэг жоох аялж болдгоо юм гэдгийг бас 10 өрсөн байгаа шүү. Миний өргөс 10 газраар орж амтхаа хийн гэдэг бол яг мэдээд энэ тэмдэл амтхаа зөндөө хийжсэн. Гэхдээ нэг дор 10 хэдэн газраар орж амтхаа хийжсэн тохиолдол байхгүй юм байна. Йоо. Та ихнийх газар айлуу. За ихний орохтой газар шар аргас их. Манайхаас уу. Тэгээ. Ямар алгаа авахгүй. Ер нь бол анх энийг дизайнер би өөрөө гаргасан. Тэгээ маш жижигхэн газар, маш жоохон газар одоо зөв төлөвлөлт хийсэн байгаа тийм. Маш зөв нэлээ үзсэн. Нийтдээ 3 давхар байгаа. Гол заал маань бол 2 давхар байгаа. Хэдэн 2 давхар байгаа. За тэгээ. Яг нэг уг нь бол чи намайг хоолоод айлгсан чи ихний газар нь манайх таарчлаа. Харин тэглээ. За өнөөдөр ямарсан ихний айлгсан би чамд айлжээ. За баярлалаа. Начос хүүхдийн меню байна. Хүүхдийн меню байгаа. Манай тогооч юм байна уу? Өнөөдөр минь хайсуулч та. За сайн байна. Манай тогооч байгаа. За тийш сууч юм байна. За ажил сайн. Яа за. Нэг цагаар таних байх үү? Монгол мастер тогооч тий. За тэгээ main course хой дахиад өнөөдөр бэлдсэн байна. Бүх юм шар аригтай холбоотой тийм. Ажиллаж байгаа газар нь шар ариг, хамтынх нь нэр нь шар ариг тийм. Баяр нь барам доо. За баярлалаа. Бид бол ажил их байна. За дараагийн газар чинь ингээд ингээд шууд. Ингээд ерөөсөө ойд стрит явна. За. Эхнийхээ ямарчсан би чамайг дайлчлаа. Тэглээ. Би нэг байшлийн давуу тал гэдээсэн шүү дээ. Ингээд шууд нөгөө юу орчиж байгаа байхгүй юу? Мишель рүү орчиж байгаа байхгүй юу? Яг үнэ тийм. Ингээд бүс ингээд орж ирээд гайхамшигтай. Гараа явчихна ингээд яг замд ингээд байж байгаа байхгүй юу? Үзэсгэлэнгээ үзчихнэ. Тий. За. Champions руу орох уу? За Champions руу орё одоо. За. Алтан шахаг нь авчихсан. Энэ гоё юм тавьсан байх шүү. Одоо энэ цомын чинь төлөө яг энэ цомыг Монголд авчирхад би явсан байхгүй юу? Тийм шүү дээ нэр тий. Тий одоо тэр Кока-Колагийн онгоцоор ингээд чинь Монголд анх авчирсан шүү дээ. Түүхэндээ анхудаа яг тэгт нь авч одоо цуг очиж энэ цомыг авчирсан хүн би байхгүй юу? Тэгэхээр энэ цом бол надтай бас холбоотой. За мэдээж. Мэдээж ойлгомжтой тий. Нэрийн пицца бол байгаа. Нэрийн пицца байна. За тэгээд энэ нөгөө нэг юм бас яг гоё хөлбөмбөгийн дэлхийгээр үзэж байгаа хүмүүс зориулсан хамгийн таатай хоол юу гэвэл мэдээж юм шүү дээ тий. Ойлгомжтой. Бид ч нөгөө юугаа үзэхэрээ наачогоо сайхан начос хийсэн тий. За. Начосоос гоё өөр. Одоо өдрийн цаг болж байна. Сая шар аргаар ороод гараад ирлээ. Жоох үсцэн байна. Гараараа ирж идчихнөө. Хоохгүй. За манайхан Мишель Стритэд Walking Street эрэхтэй Champions Bar-аар заавал залуучууд орж байгаараа бидний хамгийн гол нь яг спорттой зориулаад бүх юмаа гоё тогтжуулсан. Энд найз нөхдөөрөө ирээд шар харгаа шимээд ялангуяа одоо Катарын дэлхийн авраг болж байгаа энэ үед бол хөлбөмбөг үзэх хамгийн гоё тохиромжтой гоё газар шүү.
За Бидний пицца баярлалаа. амар гоё. Тийм. Энийгээ би авч яваа гэлдүүгээ авч явна. Тэгээд гоё. За баярлалаа мөн. За дараагийн газар орё. За дараагийн газар. Дараагийн газар Fox уу? Fox. За Fox-ыг бол би мэдхийн эднийх Аа. бол айгүй их хөрөнгө оруулсан байхгүй. Сайн байна уу? Анх яг барьж байгаагаар нь за сайн уу за ажил тавдаг уу? За сайн уу? За сайн байна. За. Манай Fox-оор Манай Fox ч одоо би бол баг өөрөө бүгдийг мэддэг. Хамгийн том талбайтай эднийх. Тийм ба. Хамгийн том талбайтай. Нэгсэндээ хамгийн их мөнгөтэй газар гэсэн үг. Аа. Тэгээ айгүй их хөрөнгө оруулсан. Айгүй чанартай материалаар би ч хажууд нь бариад байгаа шүү дээ. Өөрийнхөө хэмжээд бас ингээл те мод зодор эднийх ч бол ингээл шил толмол болоод амар үнтэй юм авчираад ингээл амар барьсан байхгүй. Би тэрийг санаад байгаа. Тэгээ нөө стриптиз бар байгуулах гэж байгаа чинь хэвэр юу? одоо 3 давхурт Байгаа шүү дээ. Тийм. Эндэнтэй ч залуучууд бид нар бас Бас караокетэй тийм ээ? караоке нь хоёр хүн байдаг. Тийм баха. караоке байгаа манайх одоо Европ Монгол чиглэл байгаа. Янз нөө. Тэгээ нас яваач тэгдэг юм уу? Сүүлийн үед шүл гэдэг болчих. Оо за. Ер нь их ажиллагаатай төлөвлөлт. Тийм байна. Энэ ёстой. Олон Ёстой бид энэ тэнд нөгөө явж галуу шугууны мах хийдсэн уг нь тийм үн шүү дээ. Тэгэхэд бол ийм гоё ингэж хийсэн юу л ёстой. Харж байгаагүй юм байна. Наа Монгол тоогоос ч ямар мундаг юм. мууви шаттай байдаг юм байна. Тийм байна. Мах цахан ямар гоё зөөлхөн. Гудамжиндаа бол одоо нэг бол хараад байна. Өөр Энэ тасархаа байна. Тэр гоё. Ярих мал. За. Одоо нөгөө өшөө ийшиг аягүй олон газар байгаад байдаг. 3 дахь нь лөө. 3 дахь нь тий. дөнгөж. Тийм дөнгөж 3 дахь нь явж байгаа. Тэгсэн чинь энэ ямар гоё амттай юм. Энийг баг Тэр шахаад амсах гэж сайн эдэд авах. хийцэн чинь бас хэмжээ гэж байна шүү дээ. Гэтэл идчихмээр харагдаад байна шүү нэрээ. Окей. За дүүдээ маш баярлалаа. За баярлалаа. За юугаа хурцсан нэ? Залуучууд ирж дээр стриптиз баараа хурцсан нэ. Би ч үзмээр байна. За. Манайхан стриптиз баар гэхээр жоохон сонин Тий, үлээж аваад байдаг байхгүй. Уурдаг талаас нь тий. Би ч айгүй гоё таашаал байдаг байхгүй шүү дээ. Би энэ тэнд явахдаа бас стриптиз бар зөндөө ордог. Тэрэн шиг гоё таашаал байхгүй шүү дээ. Ийм хүмүүс бол тий. Ихтрүүд тэрэнд бол хардаад ах юм байхгүй. Энэ ч бол яг урлаг байхгүй. Тийм учраас стриптиз бараа урд нэ. Аа урд нэ гэж. Гоо сайхан хоол хоёр аврын ертөнцийг гэж. За. Окей байна за. За. За баярлалаа. За дараагийн газар Jumanji. За Jumanji бол би мэдх юм байна уу? Манай Наягийн газар. Наяа энд байгаа. За Яг хараад. за юу байна? За сайн байна. Мишелийн энэ Walking Street-д хоёр л урлагийн хүн байгаа юм. Тэр нь бид хоёр байгаа. Яг анх нэг хэлээд би тэнд нэг шарараг гэдэг нэг юм хийгээл энэ нөхөр юу гэдэг байгаа гэсэн чинь би хараадсан чинь бүр жүнгүүд усгаа ийцсэн байхгүй. Суурнасаа Тэгсэн тэгсэн. тий. За наягийн гарыг ходог гэж самсч гарыг. Гэж самсч гарыг. Оо жоо хой ширээс сайцсан шүү дээ. За. Янцтай. За сайн уу мэндөө. За сайн уу шеф. За нааш суу. Би одоо ингээд хажуугаас амтлах өөр өгөх юм. Баярлалаа мэндөө зүгээр ингээс амсал явж байгаа шүү. Чинь 10 хэдэн газар ингээд цаашаа зөндөө явна. За саяхан мэдээст пицца үнэхээр таалагдлаа. Би орж ирэл надад нүдэнд ягаад чи ингээд нэг тийм сонин хийц мэдсэн пицца биш юм шиг нэг гоё боогч юм шиг дээ юу юм шиг дээ. Тэгээ амсаад үзсэн чинь ярих юм алга үнэхээр гоё байлаа. Тэгээд болцууд бүгдийг идчихмээр байна. Гэтэ ахих нь хотоод нь химжээтэй. Тэгээ ийшээгээ бас өндөө газар явах юм шиг байна. Микахан тэгэж хэлээд байна. Тэгээ түүтээ амжилт хүсье. Ярих юм алга 100 гоё байлаа. Пицца гоё байлаа. Цай тасарх. Ямарчсан энэ хүний ханиадыг одоо шууд имчилчихлээ. Наяа өөрт баярлалаа. Дараагийн газар нь Сүзрана. Энэ Сүзрана Тийм. За энэ газар.
Хай, сайн сайн байна уу? За. За манай сүлжрээний ерөнхий тогооч. Нэр юм лээ мэд. Ховдорч. Сайхан Сайхан үзэж байна. сайхан үдчих. Ер нь Японоор сайхан үлдэж гин үгүй. За. Окей. За оо За суши энэ нигри суши. хиддэх ресторан маань болох гэж байгаач тоомоогоо заллаа. Мэдээж сууч. Рамен ч нь бол юу юм бэлээ? Ялангуяа хойд мужтай тэр дундаа Саппоро энтэд бол хамгийн алдартай. Ягаад тэгэхээр Монголтай адилхан хүүтэн байдаг учраас гай халуун хоолц хамгийн чухал байхгүй. Түүнээс урагшаага энэ төр бол рамен болдог тийм алдартай биш. Илүү суши, илүү далаа хоолнууд нь алдартай явж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудаа их төстэй гэсэн үг тийм. Одоо монголчууд ягаад гоё лавшаандаа дуртай байгаад идэг гэдэг чинь яг хойд зүгийн японочууд бас рамендаа айгуу дуртай. Тэгээд хойд зүгд очих юм бол рамен идэг гэдэг ерөөсөө тийм бичгтэйгөө хуйлтай. Тийм учраас энэ бол хамгийн чухал шүү. Васабига маш болгоомжтой яг би нэг анхудаа васаби гэдэг юм чи мэдгүй амар их амандаа яагаад тэрнээсээ бол нүүр амсдаг шууд болимсгоод нэг хүмүүс нь гайхаад энэ гонд орж ирсэн юм бас байгаа. Наад амжилт хүсье. Одоо залууч тоогоч нар шиг гоё дандаа залуучууд болцсон юм тийм гоё болсон. За баярлалаа. За баярлалаа. За. 처음 본 순간부터 눈을 뗄 수가 없었어 이 세상 하나뿐인 너 처음 봤으니까 За Мика Японоос сонгосон. Одоо Корея. Корея. За. Манайхан K-pop гэдэг нэртэй шүү. Эй, 안녕하세요. Анасио. За сайн байна уу? За За. сайн байна. За. Өөрсөнд маш их баярлалаа. Би нэрээ яг гоо зүгээр үнэхээр олон газраар явсан, олон хоол амссан. Гэтэ яг нэг өдрийн дотор ингэж олон хоол, ингэж олон улсын хоол ингэж амталж явна гэдэг бол бас хүний амьдралтэй бас их сони юм байна. Энд чинь сони юм байна. Тийм шүү дээ. Ер нь бол Тэгээд чин сүултээ яг тэр нэг амтууд нь ингээд нэг өөр байх тэр юу гэж яг ингээд гой мэдэрж штэ тий. Ямар хоолнууд хийсэн юм дөө? 3 төрлийн хоол. За. Энэ нь болохоор бичлэг угаасан 50 шиг байна. монголчуудын тийм ээ. Энэ нь болохоор югачаа ингээд халуун хоол. Энэ болохоор жомолог гэдэг хаал. За амсаад үзье. За. Хоол авчих. Ахаа махсан янз бүр. Янз бүр. Стоп. Амсаад өнгөрөхдөө би энэ 50-ны шүлэг уучмаар байна. Тэр их шиг ахаа явах гэж байгаа гэсэн энийг бол уумар хандаад байна. Gonna be alright Can't take all this hot and cold Love shouldn't be this hard За амтсан юм дөө. За баярлалаа. За баярлалаа хамдаа. Дараа нь тухтай Тэгээ. За тийм. Одоо нэг удаа эрэхтэй л идэв. Тэгэхгүй л чинь ахын энэ гиз мэдсэн дийлгээ боллоо. Одоо яаж ишиг явна. За. За дараагийнх Нью-Йорк уу? За Нью-Йорк. явах уу? Одоо Нью-Йоркт тавтаа байна. За баярлалаа. За. Манай Нью-Йоркч гоё доо. Яг ороод ирэхээр за сайн юм доо. байна уу? За. За. Ажиллаагаа. Сайн байна уу? За. За. Гоё шинжлэх Шинжлэлийн ухаан ухаан амьсгал орсон байна. Тийм байна. Оо янзын гоё. Одоо чаргагүй те шинжил болж байна. За. За ингэ сууч. Хоол мол бол бэлэн болцсон байж тээ. Ай ай. Окей. За өнөөдөр бидний бий болохоор нэрстэй гэж бэлдсэн байгаа. За. Одоо яг ирж байгаа маань нэрстэй. За. Манай рестораны хүүхдийн хоолны За. Хүүхдийн хоол нэсэ. Энэ хүүхдээ олохгүй шүү. Ялангуяа Мишель стритд бол хүмүүс бол дандаа гэр бүлтэйгээ ирж байгаа. Ялангуяа би нэг 100-ны цагаар бол одоо энэ чинь гоё саадаар явж байгаа. Тэгээд наашаа ирээд хүүхдүүдтэйгээ ирээд хооллоход бол хүүхдийн меню айгүй чухал байх гэж бодож байна. Мэргэжил нэгтээ одоо дүүнэрийнхээ хоолыг одоо би мөөлнөж юу аах вэ? Тэгээ мэдээж бас энэ гоё хоолны зогтлоход маш гоё байна. За тэгээ энэ гоё стейк бол маш гоё юм. Тэ?
гадна руу хэлээс би дотоосоо зөөлөн шүүсэн шингэсэн бас гоё сонсон байна. Шарсан байна. За дүүд амжилт хүсье. Маш баярлалаа. Үнэхээр гоё. баярлалаа. Ах нь одоо өстө боловсон бол бүгдийг л идмээр байна. Даач сая ингээд одоо хэдхэн болж нэвшээ ийшээгээ явах юм байна. Тууц зам их байна. Тууц зам их байна. Цаг богинохон байна. За баярлалаа энэ. За баярлалаа. За баярлалаа. Гоё байсан шүү манайхаа. За явахд аяллаа. Одоо ийшээ аяллаа. Дараагийнхаа аяллыг. Дэлхийн аврагын тоглолтуудаа дууд үрсний өндөр нэгтгэшил бүхий том дэлгэцээр албан ёсны эрхтэйгээр Мишель Walking Street-ийн төв дайснаа сарын туршид хамтдаа давлгаалцгаая. Сэтгэл хөөрл, хөгжөөнд тэмцээн, бооцоо, entertainment хөтөлбөр, сэнгэнсэн шар харигтай фанатуудын ертөнцид New York Street, K-pop ресторан таны хүрээ. Чүмэг цар зам өвлийг мартах зөстэй фанатуудын нүргэ дуухайг задгаасарт биш Мишель Walking Street-д. За энд нэг Япон тоглогчтой газар байсан хэвээрээ байна уугүй Акира. Байгаа юу? Байгаа. Нөгөө Япон тоглогч нь өөрөө байгаа мó? Байгаа. За. За сайн байна уу? За сайн байна уу? Конничива. Акира-сан. Конничива. Конничива. За анхнаасаа энэ гоё Япон тоглогчтой байсан манайх яг хэвээрээ л байж байна. Манайх годомда одоо Япон маягаар 5 төрлийн багш шаарддаг байгаа. Тэгээ Монголтой. Оо янз ярих юм. За гоё Акира-сан гоё магшараад яг нөгөө Японы юутай адилхан вагютай адилхан. Тийм, вагютай. Энэ болохоор Японы нөгөө вагю махны монгол үгээр монгю гэдэг мах байгаа. Ер нь бол яг адилхан, бас гоё зөөлөн, бас гоё амттай. Таашаагаас Япон амт мэдрийг бол жинхэнэ Япон хүний гараас одоо ингэж мэдрэх нь шүү дээ. Энд чинь харин жоохон удмаа санагдаад ах чаа. Одоо өшөө ийшээ хэд байгаа вэ? Катл идгээр энэ васабитэй төлдөг байна. За манайхан наашаа ирвэл Акира дээрээ жинхэнэ Япон амтыг бол Мишель Ситигийн Walking Street-ийн Акира ресторанаас бол жинхэнэ Япон амтыг бол мэдхээр юм байна. Тэгээ юу гэдэг гэнэ микэн махич юу гэдэг? Монгю. Монгю гэж энэ ямар гоё. Яаж ингэж хийгээд байна? Цаархан тийш явъя. Тэгвэл энэ суугаад авах юм шиг. Томаргато. За баярлалаа. Ярих маа. За дараагийн газрыг бол дараа баг би чамд тайлбарлана дөө. За тийм бахаа бараг. Би нөгөө Джеймийнхэнтэй ч айгүй хамт ажилладаг. Тийх бах те. Шар аргийн ганх хүчтэй. Эдгээр маань харин дэлхийн арга зориулаад айгүй гоё мини футбол гоё талбай нээсэн байна. Одоо ялангуяа эдгээр чинь дандаа залуучууд гэж хөлөн бүгдтэй. Тийм. Тэгээд завсарлагааныхын үеэр энэ чинь бооцоотоос хөөрхөн жижиг мини хөлбөмбөг тоглоно юм чинь. Янз бүр ярих юм байхгүй. Энтих айгүй гоё. За арайта про орой. Сайн байна уу? За орой минь. Ажил хамтгүй. Yeah, you better. Мика энийг юу гэдгийг мэдэх үү? Мэдхгүй шүү дээ. Метр гэдэг юм. Метр. Одоо энэ чинь манайх нөгөө 1 м пяв гэдэг шиг. 1 м пяв хагас одоо энэ бол хагас метр пяв байхгүй юу? 1 метр болоод ийм болчихно. Энэ соёлыг чинь авчирсан хүн чинь би байхгүй юу? Оо тийм үү. Одоо хаамброо гэдэг чинь анх нэг метр гэж мэдэрч энийг гаргаж яллаа. Санаж байгаа шүү дээ. Та нар жоохон байсан бах уу? Хөөч байсан бах гэж. Юун дээр тавьчих шиг. За одоо red tab дэрсэн юм чинь одоо яалтчгүй хагас метр пяв уучаад гарна шүү дээ. За. За. Эй. Машин барьж байгаа зүгээр амсч яхан заяа. Би машингүй явж байгаа шүү. Машин бол ууч болж. За тэгээд пивэн дээр германчууд, чехууд юу идэх вэ гэхээр хоёр төрлийн зайцсан. Би одоо тоглолтын өмнөөс барыг бүгдийг тайлбарлах юм байна дөө тий. Bratwurst гэдэг одоо германаар тэгж байгаа. Чехэр болохоор домаци клобаси гэж нэрлэдэг. Домаци клобаси гэдэг. Домаци гэдэг нь клобаси. Тэгээ домаци гэдэг нь гэрийн гэсэн үг. Клобаси гэдэг нь галавсаа гэсэн үг. Гэрийн галавсаа гэсэн үг. За германууд гэхдээ энэ цагаан зайцсантай их дуртай тий. За. Тэгээд ёстой амсаад гарч байгаа юм байна заа юу. Айгүй олон газраар орлоо одоо ёстой. Гэтэ ёстой пивний газар ирсэн юм ч гэрийн зайцсанд бол илүү дуртай. Yeah, you better. За red tab дээр баг дүүгээ яриулахгүй би өөрөө бүгдийг ярьчин дөө. Би бол одоо амар байна гэнэ. За амсаад үзье.
Янзтай. Ер нь одоо зайцыг бол нөгөө Дарссан ногоодоо. эсгэлэн байцаатай заавал ирэх хэрэгтэй тийм. Тэг яг тэр нөгөө хүн бас энэ алкогол дээр давсаа халддаг юм. За. Тийм үү жоохон давслаг юм байх хэрэгтэй. Эсгэлэн төрлийн ногоо. Тэр утгаар юм биш үү тийм. Тийм. Бас нэг энэ дээр бас нэмж хэлэхэд манай рейт авчих болсон гэдэг нэгд өдөр хоёр дахь өдөр болгон 33,000 төгрөг төдөд unlimited бир унаа. Тийм сервис Сервис байгаа. энд хүснэр Тэгээ ханаас хүснээрээ гоожуулаад одоо жишээ нь өөрөө наач юм сони алуу. Ян гинэ. Одоо надад хахад хэлтээ. За тэгэхээр манай жим крафт ингээд яг 6 төрлийн явж байгаа. Тэгээ энд нэг сүүл гэсэн хоб гэдэг. Тэгээ энэ хоббиг болохоор юмхөө байдлаар холиод бууж болдог. 7 автаа ингээд хож миксэлж Энэ ямар гоё. Би энэ анхудаа сонсч. Би болохоор эднийхээс бол энэ драфтыг бол 7 автаа хож уддаг. Маш гоё байдаг. За ер нь бол гэхдээ пивик нэх 7 автаа холиод димидээ манайхаа зүгээр. Яг пиавч хүн бол пиаваад яс. Ингээ бас нэг хүүтнэр аягаа ингээд бас гоё. Дээрийн каус шиг хүүтэн болгож агаад. Гоё юм байна. За тэгээ эндээсээ одоо юу байдгийг памп хүснээр аваад гоё зөөлсөн. Тийм байна. За энэ бас хэд дүр нэгд хоёр дахь өдөр. За 9 цагаас шүү. оо ёо. За энэ бас супер юм байна шүү манайхаа. Unlimited. За хэдийг төлөөд гинэ? 33,000. Яа за авсан. Манайхан нэгд хоёр бүгд ирсэн. Окей. За. Амжилт юм даа. За баярлалаа. За манай Мишелийн Walking Street-ийн хамгийн том газар нь Omni Club гэдэг байгаа. Залуучуудын хамгийн их цугдардаг. Оройс жинхэнэ хэржин диско, миско, бүжиг бүх гоё юмнууд энд болдог. Хэдүүл энэгээр амтлах байхгүй тий. Ороод гараа тий. Яг ингээд ороод ирэхээр амар гоё тийм night club тий. Эдгээр ч юм бол ер нь хамгийн том нь баг шүү. Яг эндээ. Энд бол хамгийн том. Тийм. Нийтдээ бараг 300-аас 350 хүн нэг дор багтчихдаг баг шүү. Тэгээд бас бид нар хаяа энд амьд хөгжмийн тоглолт моголт хийн. Одоо яхаа жоохон энэ чинь дандаа шүнэл нэгдэг байхгүй. Айгуу гоё том пектэй, хоёр давхартай айгуу гоё газар байгаа шүү. За залуучууд ирээд энд ир сайхан одоо ялангуяа нөгөө шинжлэлийн арга хэмжээг бол байгууллагуудаараа энэ чинь 200-300 хүний багтаамжтай байгууллагуудаараа сайхан шинжлэлийн арга хэмжээ зохиоход супер гоё газар байхгүй тий. Нэг зүгээр нэг дайраад гарыг гэсэн хэдүүлээ. Ийм гоё газар байгаа шүү гэдгийг хэлэх гээд. Metaverse гэдэг нэг гоё караокены газар байдаг шүү. Айгүй олон өрөөтэй байдаг чинь. Бас буруу давхар. Оо зүгээр өстэй. Залуучууд орой ирээд эндээ сайхан караокед чинь. За дараагийн газар Mar Wine Dine. За энэ бол мэдээж өсгөөчүүл илүү сонирх газар байх гэж бодож байна те. Wine гэх тийм үстэй те. Манайд нь илүү шараар ихээр. Оо танаа энд байгаа мó. Сайн байцгаана уу манайхаа. За юу болоод гэдэг чинь бөөнөр таанаж гоё одоо мэдээлэл зүгсэн. Юу болоод гэж бодож шүү. Нэг л би бол нэг дөрчөндөө бас эдрийгээ танилцуулж та тийм ээ. Манай тэгвэл яах вэ? За манай өдөрч бас энэ стил бүдээр зөвлөх хөдөлгөөн үзүүлж байгаа Монголын тоогоос болгоны одоо өдөрч зөвлөлийн гишүүн байгаа. За манай энэ одоо энэ дээр багш минь болохоор Монголын тоогоос холбооны одоо ерөнхийлөгч Whisky-ний гавьяад ажилтан одоо буян дэлгэр гэж наа. За тэгээ манай одоо манай Бөөбатар одоо Бөөбатарнаас Монголын тоогоос холбооны өдөрч зөвлөлийн гишүүн ман одоо Аранга аймгийн одоо арын цаг хангачдыг одоо нэгтгэж барьж үүдэг холбооны тэргүүн байгаа. За тэгээд манай энэ Star Chefs 4 бэрх клубын одоо залуу тоогоос нь олон улсын тоогооч. За мөнгөн шагаа инх хоёр мөр байна.
бодохгүй бас энэ 11 сарын 29-30-нд энд бас улсын Улсын аврал аврал болох байгаа юм. тэмцээний Сайн зохион байгуулах гэж байгаа. Тэгээд удирцгаад байгаа юм Тэгээд бид бас энэгүй цуглаад яг тэгээд таалцсан юм байна тий. За. Хурал дээр нь ороод ирсэн юм байна. Тэгээд та хэдийнхээ одоо улсын авралт амжилт хүсье. Yeah, you better. Yeah, you better. За манайхаа галтгоогоорноос ороод гараач гэсэн. Тэгээд яагаад заавал галтгоорноо оруулах гэдэг юм гэсэн чинь энд аюулгүй мундаг залуу байдаг юм байна. Тайван гэсэн үг. Тэгээ одоо энэ сертификатууд нь бүгдээрээ энэгээр ингээд байж байна. За нэг мундаг тоглогчтой чи юу танилцаад. За тийм. Тайван гэсэн үү? За. Тайван юм байна. За сайн юм байна. За өөрөөр ахын гэж шууд дайраад ороод ирлээ. Тэгээ энэ нөгөө нэг гадаа баахан гой сертификат болох юм дөө тоглогчны ийм олон медальтай ийм тоглож үзээгүй танилцээгээд ороод ирсэн шүү. За яг ажиллаа хийж байхдаа ороод ирлээ. Яг захиалгатай багт ороод ирэх шиг боллоо. Таймент ямар ч гоё хоол хийж дайлсанд баярлалаа. Тэгээд айгүй олон газар ороод явж байгаа бид хоёр. Амсаад явж байгаа шүү. Гэтэ гоё олон улсын тэмцээнд төрүүлсэн медальтай хүний ризотог амсахгүй гарууд одоо алдсан гоё л үүдээ тийм ээ. Тэгээд угаасаа би өөрөө ризотод их дуртай л та. Хаа ирсэн газар бас хүүхдүүд их гоё тийм. Yeah, you better. Yeah, you better. Танд амжилт хүсье. Дараагийн тэмцээнд амжилт хүсье. За бид хоёр дараагийн хаамтлахаар гэж байна шүү. За vibe гэж залуучуудын цуглуулдаг. Тийм бас нэг Гоё спорт нэг бүж энэ ч бас бүжигтэй. Амьд хүчмтэй гоё газар байгаа. За сайн юм даа. За сайн байна уу. Эцэн тавдаг уу? За. Ерөнхийдөө дуусах тийшээ хандж шүү. Одоо гид сарн тий. Тэгсэн чинь ингээд явах тусам тоглогч нар улам залуужаал баяртай ороод ирсэн чинь Бүр залуу хэд настай? 21. Ой тэр шууд загинжсэн. Гоё гоостой тийм ингээд залуужаал. Тэгээ мэдээ хоолой тайлбарлаж хахтаа. Кари бол өөрөө амтлагч нь одоо гаднаас орж ирж байгаа нэм бактерийг эсэргүүцдгээр илүү даваа талтай байна. Тийм болохоор өнөөдөр энэ олондоо өнөөдрийн соолноттой бол карате гэхэд онцлж хийсэн. Дараагийн нь бол маань тэгэхээр энэ үхрийн шарсан авиргыг Янз гоё. одоо Европ маягийн стилийг Аз соосоор амтлаад одоо арай нэг шинэлэг болох чимэр ингэж гаргаж ирсэн. Мен тэр нь 10 жилдээ айгу онц сурч ирсэн баха тий. Ярэмэр яг тийм байгаа шүү дээ. төлөвшсөн Төлөвшсөн тийм 21 настай математикийн томьёо тайлбарлаж байгаа юм шиг тийм. байна. Та настай дүнгийн амсаад явж байгаа шүү минь заа юу. Айгу олон газар явж байгаа. Ямар ч шалсан хавирг бол таалагдлаа. Мика чи ньюс намсаад үзчих. За. Манай vibe-ийн маань гоё шиша тамхи бас байдаг. Тэг манайх нэг заримдаа бас жоохон буруу ойлгож идэв шүү. Нэг өөр тамхи мандуураад энэ бол одоо ялангуяа арабын ертөнцийн хамгийн том соёлын нэг. Хатугаяха манайхан турк мөрк Араб ертөнцийн одоо арабын ертөнцийн тий одоо жинхэнэ катарцмод одоо энийг татчихсан шүү дээ. За дүүтэй амжилт хүсье 21 настай тэгээд ийм гоё амттай хоол игээд ингээд үүслээд ингээд байж байгаа манай залуучууд нэр ямар гоё болсон байна. Бахархмаар байна тий. Дүүтэй амжилт хүсье. За баярлалаа. За ингэж нэг юм төгсдөг юм байж Мика маань ёо. За чамайг тэндээс хамгийн ихнээс нь шар аргаар ихлүүлсэн бол одоо энэ шиг салонд руу орж вискигээр дайнаа. За баярлалаа. Ковбой бар. Одоо энэ хаалхан гоё гоос тээ. Кинонд өнөдөр гараад өчтөд орлоо. Савлаа тий. За сайн юм байна. Ямар гоё юм бэ? Янз бүр гоос тээ. Сантны ямар гоё. Яна? Гоё морины имэдэн дээр сууж байгаа юм шиг. Зайн цуна аялаа. Яа. За ямар ч байсан найзгаа өнөөдөр энэ гоё газар өрсөнд
шууд хөгжим гоё явж байгаа сте. Хөгжиж байгаа авч шууд кантри мьюзик явж байгаа сте. Янз юм байна. Бид энд нөгөө тав өдөр болгон болсон хэдийгээр энэ тийм жижигхэн юм шиг мөртлөө буур амсгалт нэх гоё. Аюу гоё. Тэгээд энэ дээр би манай хамтлаг бас тоглолтгийн. Тэгээд дээр мээр бас залуучууд аягүй гоё үзнэ. За тэгээд хэрхэн мөндөд Улаанбаатарчуудаа ганц Улаанбаатарчууд ч шүү дээ. Ер нь бол монголчуудаа Улаанбаатарт ирэх юм бол хот доторх хот гэж хэлж болно. Яг үнэ. Манай Мишель Ситиг те нэг дор бүх үйлчлэгээ нэг дор байдаг. За ялангуяа бүх төрлийн хоол нэг дор бай. Дээрэс нь ялангуяа үлийн удирдал одоо ингэж битгой зүгээр цамцтайгаа ингэж гоё явж штэ. Ямар ч дарах хөөрөх юм алга. Энэ гэр бүлтэйгээ сайхан ирээд бүх төрлийн дэлхийн бүх хоолыг сая амсч үзлээ. Над шиг одоо ингэж нэг өдрийн дотор ийм олон хоол амсч үзсэн. Айгүй гоё тийм lifetime experience байлаа. Найзгаа чи ч өрөөтэйгээ чим шиг би ч чамааг өрөөтэйгээ юм шиг сүлдээ юм л болчихсон. Яг л тэглээ тэгээд. За ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл бүгдээрээ баяртай. Баяртай. Мишель Сити бүгдээрээ уулзцай. Walking Street. Walking Street.